мэд үзэгчтэй та бүхэн сайхан наацгааж байна уу? Өнөөдөр эх орны хаан сайгүй уртын сайхан дууны шуранхаа хадаж хүн бүр баярын магнад дүүрэн байгаа өлзий хутаг бүрдсэн өдрөө. Хүн бүр дугуйрвал дуу илмаар хөдөлгөөл хөгжиж бүжмээр баяртай сайхан энэ өдөр наадамч үзэгч олон та бүхний баярын мэлмиг мэлахаар дахь дэлхийн бие хамгаалалт хурлын нэгдлийн залуучууд Монгол үндэсний нударгацх наадааны төрлүүд эрэмгийн чадлаа шалгасан тэмцээнүүдийг үзүүлэхээр бэлэн болоод байна. Та бүхний таалал орших болтугай. Найдангуй наадан буюу баярын дөрвөн бэрх нэвтрүүлгийн бид дөрвөн уулын сан тавин ацаг татаж байгаа маань наадамч олон та бүхэнд ч алагчлалгүй хүртэх болтугай гэсэн сэтгэл их юм аа. Бидний нэвтрүүлгийг Засагтан аймгийн Сүрэнгүний хушууны унган албат нийслэл Даштандралан хийдийн нэрт наадаанч Шадвын Найдангуйн нэрэмжт болгон бэлтгэж байна. Энэ бол чухамдаа Монгол ардын уламжт олон наадмын нэгэн нударгалцах наадаанд үзэгч наадамч олон та бүхний анхаарлыг хандуулан мэлмиг чинь баясгаж сэтгэлийг чинь сэргээх гэсэн чинхүү сэтгэл их юм аа. Тэр баярын өдрийн нэвтрүүлгээ бид өөр одоо сайхан зуны намрын авраатай энэ өдөр бичлэгээ хийж байгаа юм. Намрын авраатай өдөр бичлэг хийдгийн учир бол бие хамгаалалт хурлын хамгийн одоо гол төрлийн нэг болох нударгалцах наадаан энэ тулааныг заавал одоо ийм сайхан зүрх ширэгтэй газар голын хөвөн дээр сайхан намрын баруунд хийх юм бол одоо уламжтай сайхан ийм дасгал хөдөлгөөнүүд нь гардаг. Ийм уламжтай. Тийм учраас бид нэвтрүүлгээ энэ хураар эхэлж байна. Хувьтай хүмүүс хураараа норч гэдэг. Ингээ та бүхний таал орших болтугай. Одоо энд нэвтрүүлэгт оролцож байгаа аймагуудаас 6 одоо тулаанч гарч ирж хоорондоо тулалдана. Энэ болгоныг одоо шүүх хөлийн цэцүүд байж байгаа. Улаан шүүгчид байж байгаа. Ингээд та бүхэнд баярын өдрийн найдангуй наадан буюу дөрвөн бэрх нэвтрүүлгийн эхний тэмцээнийг сонирхолъя. Эрхэм хүндэт үзэгчтэй. Тэгэхээр манай найдангуй наадан буюу дөрвөн бэрх нэвтрүүлэгт Монголын бие хамгаалалт хурлын нэгдэл буюу эдний дотроос карате сонирхчдын холбоо, житгэндогийн холбоо, ашихара каратегийн холбоо, тайквондогийн холбоо, сигүүний холбоо, кикбоксийн холбоод оролцож байгаа. Энэ холбоод бүгдээрээ одоо хувьсгалын өмнөх нийслэл хүрээнд байсан олон аймагуудын нэрээр Анду, Зоогоо, Вангай, Өрлүүд, Банжид, Даштандралан аймагуудын нэрээр оролцож байгаа. Тэгэхээр энэ олон спортын орчин үеийн төрлүүд энэ одоо тэмцээний үеэр гагцхүү Монгол үндэсний нударгалцах наадаан гэдэг нэгэн цэг дээр огтлцоод бие биенийхээ ур чадварыг шалгаж байгаа юм. Одоо та бидний өмнө Цэгүүний холбоо буюу Бандит аймгийн нэрийн өмнөөс орж байгаа Баттулга хар хувцастай, Ашихара каратегийн холбоо буюу Вангай аймгаас оролцож байгаа цагаан хувцастай Нямдава нар Монголын уламжилт нударгалцах наадаанаар тэмцээн явуулж байна. Эдгээр бол ингээ хөл нүцгэн тоглодог. Одоо гар нударгандаа энэ их олон давхар бүсээр ингэж гараа зөөлсөн байгаа. Хөл гараараа зэрэг зодтолдог. За гэхдээ энд бол өөрөө одоо ёстой дүрмтэй. Хөлийн цэц шүүгч, цагийн шүүгчтэй эднийг шүүн, засуулууд байна. Тулаан эхлэхээ өмнө одоо яг дүрм журмаараа өсөнзөнгөө сайхан одоо наадан шүүгэж хөөргөө солилцсоог та бүхэн сайн харсан. Цохихдоо одоо ардлаас нь зохихгүй, эмзэг газар зохихгүй. За унтсны дараа товтлохгүй ийм дүрм журмтай байдаг байна. За ингээд ихний тулалдаанд дуусахад Бандит аймгаас гарч дулдсан Баттулга хожиж байна.
Тэгэхээр ер нь хувьсгалын өмнөхөн тоглож байсан хүрээ хийдийн лам нарын дотроос та бүхэн сонсон ч гэж магадгүй Амдуу аймгийн Соргодон гэлэн, Даш Сандралангийн Харнайдан, Шүтээний аймгийн Архаг гончиг, Даа хүрээний Дансран, Цэцэн тооны аймгийн Нанзад дорж, Шүтээний аймгийн Бөх гэлэг дор зэрэг нэгд гарсан сайн наадаанчид байсан байна. Одоо энэ бүхэн бол одооны бидний одоо ярьдаг хэлдгээр бол боксing спортын мастеруд юм уу, гавьяат мастеруд юм уу, эсвэл сайн боксчид энэ зиндаанд л яригддаг байсан, хүрээ хотгүй яригддаг байсан ийм усуд байх юм а. Тэдний хойч үе та бидний өмнө ихнийхээ тулдааныг харууллаа. Одоо энд Житгэн-Доогийн холбоо буюу Зоогон аймгийн өмнөөс гарч тулж байгаа Улаана гэж энэ одоо наадлын улаан хүрэнтэй тоглож байгаа залуу. Кикбоксing холбооноос Даш Сандралан аймгийн нэрийн өмнөөс тоглож байгаа энэ цагаан цамцтай залуу бол Бямба гэдэг залуу. Энэ хоёр хүн Монголын нодоргалцах наадаанаар наадаж байна. Тэгэхээр энэ тоглож байгаа байдлыг харахад одоо спортын орчин үеийн холбоодын дүрм журам тоглох арга барил бол өөр мэт. Зарим нь ердөө ингээд шууд тулаад гар хүргэдэг, өшгөлдөг байхад зарим нь бол ерөөсөө зөвхөн хөдөлгөөн хийдэг. Зөвхөн хүрээд орхидог ийм олон янз. Гэтэл энэ бүхнийг одоо энэ нодоргалцах наадаандаар нийлүүлж тоглоно гэдэг манай залуучуудаас бас их аяас билег ур чадвар шаардсан ийм тал харагдаж байгаа. Тэгээ Монгол нодоргалцах наадааны нэг сайхан нь одоо хэн нэгийгээ бүр болохын бойтол нь одоо ялыг дийлий гэсэндээ биш. Ур чадвараа харуулах. Үс сонзонгүй сайхан наадах. Биеийнхээ хүч ур чадвараа харуулах гэсэн ийм сайхан сэтгэлээр нааддаг байсан байгаа юм. Хуучин цагийн одоо энэ нэрт наадаанчдыг бол зодоонч муу хүн гэж ерөөсөө огт хэлдэггүй. Хүндэтгдэг, дээдэлдэг, ичдэг, имээдэг ийм сайхан хандлагатай байсан байгаа юм. За сая та бидний тоглосон усудаас Даш Сандралан аймгаас гарч тоглосон Бямба хожлоо. За одоо энд Таеквондогийн холбоо буюу Өрлүүд аймгаас гарч тоглож байгаа Инхбаатар энэ одоо улаан хүрэн өмсгөлтэй цэнхэр өмдтэй тоглож байна. Карате сонирхчдын холбоо буюу Андуугийн аймгаас гарч тоглож байгаа Наранбаатарх цэнхэр самц цагаан өмдтэй тоглож байна. Энэ би түрүү нэвтрүүлэг тэмцээн эхлэхэд бас хэлсэн энэ Намирын Авроотой өдөр зүлэг ширгэн дээр тоглох явдал бол бас их онцлог талтай байдгаа гэж. Энэ өдөр бол хүний биеийн одоо булчин шүрмэс чангарах чивчрэх талаас ааж тэр альч талаас энэ Намирын шиврээ Авроотой өдрүүдэд их тоглодог байж. За нийслэл хүрээнд бол энэ зүүн хүрээ, гандан хийд, тасган овоо зэрэг газар бол их олон тоглодог байсан гэж хуучцуул ингэж хөрч байгаа. За ингээд 6 холбоодоос 6 тулаанч гарч ирээд эхний үе дуусаад эндээс шалгарсан 3 одоо наадаанч сүүлийн төгсгөлийн шатны тоглолтод оролцох гэж байна одоо. За одоо эндээс гарч байгаа энэ цагаан цамцтай жанжин малгайтай залуу бол Даш Сандралан аймгийн Бямба. Хар хувцастай нь бол Бандит аймгийн Баттулга. Нэг нь одоо хонда Бандит аймаг гэдэг бол цэгүүний холбоо буюу энэ хийн тамирын дасгалын хүн байна. Кикбокс гэдэг бол одоо орчин үед нэлээд их хөгжиж байгаа. Залуучууд бол нэлээд сайн мэднэ. Дөрвөн мөчөөрөө зодтолдог одоо ийм маягийн спортын төрлийн хүн байна. За Даш Сандралан аймгийн Бямба давмгай байдлаар дийлж байна. Тэгэхээр би түрүү бас хэлсэн энэ хүмүүс бол одоо тэмцээн эхлэхийн өмнө хөөрөг тамхиа татдаг, тэмцээн дууссаны дараа ч хөөрөг тамхиа сольдог. Тэгэхээр энэ болгоныг бид нэвтрүүлгийнхээ цаг хугацаанаас болоод товчлон оруулж байгааг үзэгч та бүхэн бас анзаарч байгаа хаа. За энд одоо Бямба, Инхбаатар хоёр тоглож байна. Даш Сандралан Өрлүүд аймгаас гарч тоглож байгаа. Бямба бол Таеквондогийн спортоор хичээлдэг залуу энэ өндөр нь.
За энд саяны удаашруулсан дүрсэн дээрээс та бүхэн харж байгаа Дашнанлан аймгаас гарч тоглосон Бямба 20 өдөр цогцолт хийгээд араас товтлсон учраас Бямба ялагдаад ингээд сүүлийн 3 тойрогт үлдсэн 3 хүн бие биенээ дагаж хоцсон учраас дөрвөн бэрх орхиод хэн одоо азан шоу байсан нь энэ нудралцах нааданд төрүүлэхээр ингэж шатсан юм аа. Энэ инкватор байна. Сая Бямба шагаа орхисон. За 3 дахь орхилт. За Бямба дахиад орхих гэж байна. Дөрвөн. Ингээд дөрвөн бэрх бууж Дашнанлан аймгийн Бямба яллаа. Эрхэм хүндэт үзэгчдээ бид энэ баярын нэвтрүүлгийнхээ дондор нэг хүндтэй зочдыг өрөө оролцуулж байгаа маа. Энэ хүмүүс бол бид энэ нэвтрүүлгийг нэрмжт болгон явуулж байгаа Найдан гэдэг хүний үр сад мөн дотн танил нөхд нь хүрсэж ирээд байгаа юм. Тэгэхээр энэ хүмүүс манай нэвтрүүлгийн дондор энэ Найдан гуайн тухай яриа хөөрөг шигтгэ болгон оруулж явах болно. Тэгэхээр энэ Найдан гэдэг хүн хэн байваа? Ямар хүн байваа? Ерөөсөө ганц Найдан төдийгүй энэ Монголын наадан чижилдэх наадан энд одоо ямар хуу улсууд байсан юм бэ? Энэ Монголын бие хамгаалах урлаг гэж ямар хуу урлаг байж байгаад одоо ер нь баг сүүлийн энэ хүн Мошкавэ гэдэг энэ талаар тодруулж та бүхэнд ярих юм аа. Энэ бүхэн манай энэ баярын нэвтрүүлгийн бас нэг сонин шийдтгэ болох байх гэж бодож байна. Миний аав бол биеийн тамирт их дуртай хүн байсан л да. Өөрөө юм давьяастай, сайхан дуулчихна, барилдчихна. За тэр одооны шатар тоглолчихно. Тэр хуучин тэр дээр үеийн тэр хандангийн одоо нудраган нааданд их сайн байсан юм гэлээ. Бид мэдхгүй л хууш гөгчүүдтэйгээ ярьж яхад нь бол ер нь тэр дандарлан хийдээс гардаг тэр лам нарын толгой нь байсан гэж ингэж ярьдаг. Өөрөө масс ихтэй 105 кг. Метр 85 см байсан. Тэгэл нэг тийм зэнданаа гөгчүүд нь цугларч байсан л дээ. Тэр үн тэр илгэн дээл гэж. Тэр ингээд зохиход илгэн дээл цөм өсөрч байсан юм бэл. Тэгэлэр их хүчтэй хүн байсан мэдгэдэж байгаа юм л да. Тэгэл юм их сайхан хийн. Хүнд их үнэн үг хэлнэ. Их шудраг. Одоо тэр ядуу дорд бэр муутай хүнийг хайрладаг. Тийм энэрэнгүй хүн байсан. Манай. Тэгээд яг тэр үзлэрийн бидний хүмүүжүүлсэндээ бид бол 8 удаа. Найдан гуай наадан буюу дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань нэгэн шин тэмцээн энэ гэрт болох гэж байна. Тэгэхээр айрагтай адуутай газар болгон тоглодог нэг тоглоомыг та бүхэн мэднэ. Энэ бол 32 цагаан лонх тоолох. 32 цагаан лонх тоолох энэ наадам тэмцээн бол бас зүгээр нэг юм биш. Айраг найрны зугаа төдийгүй Монгол эрчүүдийн эр хүний бас нэг хийн дасгал, амьсгалын их мундаг дасгал байжээ гэж ингэж ярилцдаг. Тэгэхээр бид баярын нэвтрүүлэгтээ 32 цагаан лонх тоолох хүмүүсийг урьж ирүүлээд байна. Энэ гэрт тэмцээнд оролцож байгаа хүмүүс 32 цагаан лонх тоолж өрсөлдөнө одоо. За эргээс өгөндөө. Зоогоо ингэхтэй. За би нэгэн сойр болж нэг амсаар 32 цагаан лахт болоо. 1 цоглог, 2 цоглог, 3 цоглог, 4 цоглог, 5 цоглог, 6 цоглог, 7 цоглог, 8 цоглог, 9 цоглог, 10 цоглог, 11 цоглог, 12 цоглог, 13 цоглог, 14 цоглог, 15 цоглог, 16 цоглог, 17 цоглог, 18 цоглог, 20 цоглог, 21 цоглог, 22 цоглог, 23 цоглог, 24 цоглог, 25 цоглог, 26 цоглог, 27 цоглог, 28 цоглог. Андоо аймгийн Хасбаатар.
За би 1 саяар болж 32 цоглогыг 1 амьсгаар тоолъё. 1 цоглог, 2 цоглог, 3 цоглог, 4 цоглог, 5 цоглог, 6 цоглог, 7 цоглог, 8 цоглог, 9 цоглог, 10 цоглог, 11 цоглог, 12 цоглог, 13 цоглог, 14 цоглог, 15 цоглог, 16 цоглог, 17 цоглог, 18 цоглог, 19 цоглог, 20 цоглог, 21 цоглог, 22 цоглог, 23 цоглог, 24 цоглог, 25 цоглог, 26 цоглог, 27 цоглог, 28 цоглог, 29 цоглог, 30 цоглог, 31 цоглог, 32 цоглог, 33 цоглог, 34 цоглог, 35 цоглог, 36 цоглог, 37 цоглог, 38 цоглог, 39 цоглог, 40 цоглог. Вангаа аймгийн нацагт орж. За би 1 саяар 32 цагаанлах тоолъё. 1 цагаанлах, 2 цагаанлах, 3 цагаанлах, 4 цагаанлах, 5 цагаанлах, 6 цагаанлах, 7 цагаанлах, 8 цагаанлах, 9 цагаанлах, 10 цагаанлах, 11 цагаанлах, 12 цагаанлах, 13 цагаанлах, 14 цагаанлах, 15 цагаанлах, 16 цагаанлах, 17 цагаанлах, 18 цагаанлах, 19 цагаанлах, 20 цагаанлах, 21 цагаанлах, 22 цагаанлах, 23 цагаанлах, 24 цагаанлах, 25 цагаанлах, 26 цагаанлах, 27 цагаанлах, 28 цагаанлах, 29 цагаанлах, 30 цагаанлах, 31 цагаанлах, 32. Бүрдүүт аймгийн төвшин төгс. За би 1 саяар болж 1 амьсгаар 32 цагаанлах тоолъё. 1 цоглог, 2 цоглог, 3 цоглог, 4 цоглог, 5 цоглог, 6 цоглог, 7 цоглог, 8 цоглог, 9 цоглог, 10 цоглог, 11 цоглог, 12 цоглог, 13 цоглог, 14 цоглог, 15 цоглог, 16 цоглог, 17 цоглог, 18 цоглог, 19 цоглог, 20 цоглог, 21 цоглог, 22 цоглог, 23 цоглог, 24 цоглог, 25 цоглог, 26 цоглог, 27 цоглог, 28 цоглог, 29 цоглог, 30 цоглог. Хоёрыг тоолчихгүй дээ. Таштандралаа аймаг инх бол. Би 1 саяар 34 цоглог, 1 саяар тоолъё. 1 цоглог, 2 цоглог, 3 цоглог, 4 цоглог, 5 цоглог, 6 цоглог, 7 цоглог, 8 цоглог, 9 цоглог, 10 цоглог, 11 цоглог, 12 цоглог, 13 цоглог, 14 цоглог, 15 цоглог, 16 цоглог, 17 цоглог, 18 цоглог, 19 цоглог, 20 цоглог, 21 цоглог, 22 цоглог, 23 цоглог, 24 цоглог, 25 цоглог, 26 цоглог, 27 цоглог, 28 цоглог, 29 цоглог, 30 цоглог. Баярын нэвтрүүлэгт та бүхнийг бас нэгэн сонин тэмцээнд урьж байна. Энэ бол монголчууд та бидний бас нэлээд мартагдсан гэж болохоор ийм тэмцээний төрлийг одоо би та бүхэнд үзүүлэх гэж байна. Тэгэхээр энэ бол тавиг өшгөлнө гэж. Тавгийг дээхэн үед лам банднэр голдуу, харчууч гэсэн бас өшгөлдөг байсан ийм тоглоомын нэг. Энийг яагаад бид нар энэ нэвтрүүлэгт оролцуулж байгаа юм бэ гэхээр энэ тавиг өшгөлнө гэдэг бол хүний хөдөлгөөн, эвсэл, хөдөлгөөний эвслийг бас нэг талаар харуулах, овсгоо самбааг харуулах, хурдыг харуулах бас ийм сонирхолтой тэмцээн. Тэгэхээр манай нэвтрүүлэгт оролцож байгаа энэ олон аймаг дацангийн хан бүгдээрээ энэ тавигээр одоо эрдэм чадлаа гайхуулж үзүүлэхээр ингэж бэлэн болоод байна. Би Вангаа аймгийн амар санаа гэдэг байна. Тэгэхээр энэ твиг өшгөлнө гэдэг бол монголчуудын бас энэ үндэсний нудралцах наадааны бэлтгэл юм аа гэж. Ерөөсөө нудралцах наадаан гэдэг ерөөсөө л нудраг зөрүүлээд тулдаад байдаг юм биш. Эннийхээ наан, хөл гарын хийгээд бие бэлдрийн харааны, биеийн эвслийн маш олон хөдөлгөөний дасгалуудыг хийдэг. Тэдний нэг нь энэ твиг өшгөлөх. Твиг өшгөлнө гэдэг бол одоо хүнээс маш их урд уй шаардна. Энийг ерөөсөө огч чаддгүй хүн ингээд твиг өшгөлөд байна гэвэл тэрэн шиг бодлоо юм байхгүй. Энд та бүхэн сонирхуулаад хэлэхэд дэлхийн дахинд ялангуяа дорн дахинд цэрэг дайны болоод бие бэлдрийн хүмүүжлийн хэрэглүүр болгож эртээр үесэглэж хөгж ирсэн олон спортын төрлүүд байдаг. Японд ихт карате, хятадын вүшү, кунфу, солонгосын таеквондо, энтхийн йогийн дасгал энэчлэн олныг дурдж болно. Тэгвэл энэний жишээ болгоод манад энд одоо нудралцах наадаан, өгөлдөөн, чичилдээн, сэржиж, чөмөг таших гээд ийм өөрөмс хэлбэр агуулгатай одоо тоглолтууд ирсэн байна. Твиг өшгөлөхэд ухаандаа хүмүүс энэ өшгөлж байгаа хөдөлгөөн болгоныг нэрлэдэг нэртэй. Энэгээр одоо баялаг сайхан байдаг. Одоо та бүхний харж байгаа энэ бол Монгол дарах гэдэг. Одоо яагаад ч ингэж нэрлсэн ямар ч гэсэн Монгол дарах. Хуучин цагийнхан твиг өшгөлөхтэй бол гутлынхаа оншоороор өлмигөр
өшгөлдөг байсан гэж байгаа юм. Одоо бол шагаа зулгаараа өшгөлдөг юм болцсон. За би Өглөөд аймгийн дан бос. За сайн ингээд 3 янзаар Монгол дарж байна. 3 янзаар Монгол дарахад зүгээр жирийн Монгол дарж байна. Шалталж дарна гэж байгаа хөлнийхөө нөгөө хөлнийхөө үлмигөөр мөн салтаа хоорондоо твгээ гаргаж байгаад ийм 3 янзаар Монгол дарчиж байгаа. Энэ бол тухай бүрдэл их авьяас ур чадвар шаардсан ийм хөдөлгөөнүүд байдаг. Энэ орчин үеийн спорт болгон хөгжүүлж байгаа энэ манад хөгжиж байгаа холбоодын дасгал хөдөлгөөн дотор ялгаа байхгүй энэ Монгол үндэсний наадааны энэ дасгалууд маш хэрэгтэй байдгийг энэ залуучууд дор бүрнээ ярьж байна лээ. Энэгээрээ ч одоо бид бас дорн дахны энэ туллааны урлагт давмгайлах бас нэг чадвар чанар эзэмшиж болох юм. Тэвг гэдгийг яг дунд хийгээд ахмад насныхан бол сайн мэдэх бах. Шинэ үеийн залуучууд тэр болгон сайн мэдэхгүй байж магадгүй. Энд ч одоо ерөөсөө ингээд давтаж нэмгэлсэн хар туулга, цагаан туулга одоо өөрөөр хэлбэл юм хүндхэн шиг юм байгаа юм шүү дээ. За ингээ нэвтрүүлгийнхээ бас нэг уянгийн хайлал нэг шигтгэе болгосон ярианд орё. Тэгэхээр энэ бидний байж байгаа энэ өргөө бол хууч ярианы ийм сайхан өргөө. Энд одоо би Найдангуан хөө улсын начин спортын мастер бүрэн зэвсэгтэй ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр бүрэн зэвсгийн нэвтрүүлгийн хайлал уянгийн шигтгэе болгоод аавынхаа тухай бас нэг лавтая нэг 5-7 минутыг эзлэх байх гэж би бодож байна. Манай авч одоо ер нь тэгээд нэлээд бяртай явсан л гэж их ярьдаг. Тэгээд зиндааны хоол гэж нэг хөгшчүүл нэг цугладаг байсан. Хурд бас нэг сан тавьчдаг, нэг жоохон ном уншдаг. Тэр үчин ширүүн байсан шүү дээ. Зиндаан хоолж нууцгай хийдэг байсан. Тэгээд би аав намайг би бол мэдээж аав хаажууд байж таараа. Тэгээд аав ихээр нь хөгшчүүл өөр орой 7 цаг хүртэл ирнэ. Нэлээд 10-аас ирэл. Хууч Таал хууч хэлээ. Айрыг уун. Одоо арих уухгүй. Хоорондоо элдвшил дум маргахгүй. Дандаа ном уншина. Ном ярь. Чөөрийн юм болтгол. Тэгээд яриаг нь би одоо айгүй их тоодох юм байт юм аа. Энэ дээр үеийн өөлдөгдөн байсан хашуу одоогийн Арангаан өлзит сум харьяат улсын арслан ягаа хүзүү дэлэг гэж хүнтэй одоо ойролцоогоор багаасаа нэг ангид одоо нэг зиндааны хоёр байсан баг. Тэр хүн улсын наадамд одоо 30-аад оны үед төрүүлсэн хүн л дээ. Төрүүлснийхэн дараа жил тэр үчин цаг сайхан хурал номтой шашин төртэй өсөж зинзааныхын хүмүүс бяр утсан гэж байгаа. Тэгээд аав дэлэггүй хоёулаа сууж байгаа. Тэнд чинь зинзааныхын хүмүүсгээд 30-аад өвгөн байсан. Одоогоос чинь 90 он гэх ч одоо бараг 30 жилийн өмнө шүү дээ. 63-4 оны юм шүү дээ. Одоо манай аав чинь тэгэхэд чинь нэг 64-5 хүн байсан. Дэлэг арслан гоош одоо нэг манай аавас нэг 2 дуу нэг 61 2 дуу өгсөн сайхан өгсөн байсан баг. Тэгээд нэг яриаг ингээд их сэтгэлээс гардаг юм байна. 5 шуудаа гурил өргөсөн гэж байгаа. За шуудаа гурил гэж одоо нөгөө 70 хэлийн одоо энэ шуудаа гурил. Ойролцоогоор 70 хэлийн гурил байсан юм байгаа. Тэр үчин тэр 30-аад оны үчин тийм стандарт үйлдвэр гэж байгаагүй ямар багцаа утгад 70 хэлийн гурилнаас том байсан л гэж ярьдیں۔ Тэрийг нь тэгээд 5 шуудаа гурил өргөсөн юу сураар боож байгаад өргөсөн гэж. Чөөлөл өргөх үү? Зүгээр ингээл хамаг биеэрэл бүх үеийн дээр л өргөнө. Тэгээ хоёулаа өргөө тэнцчихдэг. Тэгэхээр зиндааных нь өвгчүүл тэр үеийн өгчүүл ярьсан. Би одоо нэрийн сайн мэдэхгүй нэг өвгөн санаачлах гаргаад. Ерөөсөө энэ хоёр бяран таарад байгаа юм байна. Тэгэхээр одоо шалгаруулахын тулд нэг хүний яалын нэгдүгээр өрөөнд оруулахын тулд шалгаруулна. Ерөөс шүдээр нь зовлох гэдэг. За. Тэгээ шүдээр зуусан гэж
нургаа урж гад шуудаа гурал. Шуудаа гурлаа. Тий. Нэг Нэг л гурал зурна та тийш бас шүдээр зурнаж хэцүү шүү дээ. Тэгээд манай аав нэг 5 болгосон гэсэн. Дэлгэхгүй нэг 4 болгосон гэлээ. Их сайхан хөгшин байсан да дэлгэхгүй ч. Ягаа үзүүлдэг арслан гэдэг чи. Одоо яар төрүүлсэн хүн яамаа тий. тийм амар. Одоо зүүрлэхэд одоо ер нь хаврдаа хавар. Тэгээд ер нь бид нар ч дээр үеэл магтд юм чи. Их сайхан хөгшин байсан. Би бол 63 4-тэй байхын мэдэн штэ. Хүзүү мүзүү бол дөрүүлч. Чээж сайхан хангахаар яг сайхан хөгшин байсан. Улсын арслан ягаа үзүүлдэг арслан гэж. Аранга өлзөтийн хүн дээ одоо бүхтэй газар л хүн. Чойд усрын арслан гэж нутг юм баг. Тийм нэг сайхан хөгшөнд тэгж биар үдчихсэн гэсэн бодоход ер нь нэлээд их барьтай. Тэгээ бас бирхэн хүн байсан шүү дээ. Тэгэл одоо нэг аягалны энэ юм байгаа юм шүү дээ. Тэгэл багцсан. Одоо энэ аав тий маав юм лайг тийм л юм байх шүү дээ. одоо тэгээ энэ аяганд ямар хэн цай ууж байна? Яг одоо тэгээ надад л өгсөн байгаа. Тэгэл би л одоо тэгэл байж тэгэл дараа нь миний хөвөл одоо яах вэ? За баярлалаа. За ингээд нэвтрүүлгийнхээ дараагийн хэсэг рүү тэмцээн рүү орё. Одоо та бүхнийг тэмцээнд өрье. За энэ дүүгүүр гэж нэлээд олон хүн мэднэ дээ. Дүүгүүрийг одоо монголчууд зүгээр ийм спорт юм уу бас нэг ийм тэмцээн маягтай тоглохоос гадна ерөөсөө ахуйда өргөн хэрэгэлдэг. Тэгээ ялангуяа уултай хаттай газрын улс амт одоо сарлаг ямаа голдоо мал адуулахдаа энэ дүүгүүрээр хариулдаг ч гэдэг ийм яриа байдаг. Дүүгүүрээр онч мэрэгэн ондог. Ерөөсөө мал төрүүлээд ямаа юм уу сарлагын баруун зүүн аль дуртай эврээ оныг ивэл тэрнийг онцдог гэж ийм байдаг. Тэрнээс гадна энэ дүүгүүр бол энэ залуучуудын одоо мэдрэмж их онц хараа мэрэгэн цэцгийг шалгах ийм тэмцээн. Одоо энэ та бүхний өмнө харагдж байгаа цаана хоёр харагдж байгаа хүний дундуурх төр чулуунуудыг эднэр дүүгүүрдэж онж байгаа юм. Энэ бол шидэхэд бас тийм ойр зай биш. Лавтай нэг 200 гаруй метрийн зайтай ийм газар дүүгүүрээр онж байгаа. Хууцлуулын яриа байдаг. Морины хар гүүхээр дахиж явж байгаа чулуу шүүрээс шүүрсэн чигээрээ тонгоож явж байгаад мориныхаа салтай хоорондоор ардаасаа хөөж яваа хүнийг одоо хаана оны гисэн газар онцтоо гэж. Тэр энэ дүүгүүр улам хөгжсөөр явж байгаа тэр чулуу шүүрээд ондог гэдэг аяхтар тэр дасгал руу орчдөг байгаа юм. Энэ одоо бол яг энэ залуучууд хамгийн л одоо энгийн дасгалаас нь эхлээл хичээлжж байна. Та бидэнд энийгээ ч үзүүлж байгаа хэрэг. Олон улсын спортын төрөл зүйл дотор мөн ийм дүүгүүр байдгийг үзэгч та бүхэн санаж байгаа бох. Тэгвэл ингэж онч мэрэгэн онхоор биш хамгийн хол одоо шид дүүгүүртгээр ийм дүүгүүр байдаг. Энэ бол мөн одоо ном сумтай адилхан оноо цэц хэлж өгнө. Дутсан давсан хазаасны. Үзэгч та бүхний өмнө үзүүлж байгаа энэ бол хуучин цагийн дасгал хөдөлгөөнийг дуурайлгасан ийм үзүүлбэрийг үзүүлж байна. Хуучин цагт 5 хийгээд 7 9 гүзээний сүлжээ гэдэг сонин сайхан дасгал байжээ. Тооноос ойсон 9 гүзээг бүгдийг хөөчөө торгон дээлтэй дотор нь ороод 9 гүзээнд эсүүлэнд нь гар хүрээд бултаад гараа явчихдаг ийм мундаг хамгаалтын урлагтай хүмүүс манад байж. Морины хойноос чирсэн гүзээ хийгээд хүрийн давсгийг өшгөлж хөөдөг довтлогооны бас арга байжээ. Тэрнийг зөвхөн үзүүлэх маягаар та бүхэнд энийг харуулж байгаа юм. Хоньны хийлсэн 9 гүзээг хөөдчхөөд торгон дээлтэй тэрний дунд орно гэдэг бол би энэ гүзээнүүдэд хизээч бие өргөхгүй бултаа зайлаад гарч явж чаднаа гэсэн ийм бас биедээ ирэмссэн сайхан хүний одоо аатай байдал гэж хэлхээс өөр арга байхгүй.
За одоо Найдангуйтай нэг зиндаанд явсан хийгээд мөн Найдангуй шав явсан хоёр ламыг танилцуулъя. Хоёулаа Самбуу нэртэй амьдаа нэр байж байна. Тэгэхээр нэг зиндааныхан гэдэг хүүхд залуучууд тэр болгон сайн мэдэхгүй байж магадгүй. Одоогоор бол сургуулийн нэг ангийнхан гэсэн үг. Нэг ангийнхан гэхээр нэг нэгэ хэр зэрэг сайн мэдхөө гэдгийг сайн мэднэ. За шав нь бол бүр сайн мэдлгүй яах вэ? Тэгэхээр энэ хоёр хүний яриаг үзэгч та бүхэнд сонирхуулъя. Энэ Найдангуй гэдэг хүн одоо ямар хуу ааш аягтай, шатал тэнхээтэй, урлагтай, чадвартай ийм хүн явсан бэ гэдгийг та хоёр жаахан тодруулж ярина уу Самбууга нар. Танаас ч одоо аль хуралд хорж байсан уу? Би одоо бол гандандаар хорж байгаа. Залуудаа бол нутагтаа байсан хүн. Тэгээ би бол залуугийн бол мэдхгүй залуу энд ир суугаагүй. Тэгээ сүүлд нь 50 хэдэн оноос хойш танилцаад нэг зэндаа болсон бид нэр. Тэгээ сүүлийн зэндаа цуглаж биенээдээ хоолунд идэж хамаагүй сайхан ярьд ном хүм ярьж ингэж ил байсан хүн. Найдангуй бол ер нь номонд бол нэлээд сайн хүн. Нэлээд сайн өмчлөгтэй. Нэлээд сайн гівш. Бас орчуулганд ч бас тийм муугүй нэлээд сайн орчуулагч ийм хүн. Тэгээ ер нь Найдангуй бол бие болдор сайтай тийм дөрвөлжин өргөн чээчтэй чадал тэнхээтэй байсан. Бүр яриа байхгүй. Тэр барилдаж барихын бол би мэдэхгүй зүгээр. Тэгээ ер нь өөрөө ярьж байгаагаар бол ярихад шуудаа гурил дундуур ноосрлоо шүдэрээ зугаад 5 хамтаа гэр тойроод бууд байсан гэж ярьдгийг. Тэргээрээ бол ер нь нэлээл сайн байсан ийлтэй. Тэгээ ер нь хүн хууцтуулын ярих нь бол ер нь залуудаа бол нэлээд сайн зодооч. Ер нь сүүлийн үед нэлээд сайн зодооч гэж тоологддог байсан гэж ингэж ярьдгийг. Тэгээ ер нь өөрөө бол нэг тийм зан дөрхөн бол нэг тийм шудраг юм гоё чимж ярьдаггүй нэг болсон явдлыг үннээр нь ярьдаг тийм л өвгөн байсан. Ийм л хүн. Би хааны хувьд ямар хүн бэ? Биеэр бол нэлээд хөдөр, нэлээд өргөн чээчтэй тийм хүн байсан. Дандарлангийн харнаад ингэ залуудаа эн чинь нэг тийм дөрвөлжин хөрөн хүн байсан гэж дээр үе олсоо тэгж ярих юм лээ. Тэрнийг нь бол би мэдэхгүй. Тийм л хүн байсан. Самбуугач одоо шавна гэж байгаа биз? Чугаах би зүгээр багнасан дан Улаанбаатар хотод сууж байгаад Найдангуйг харж байсан. Цэцэн тойны аймгийн сонирхож байсан хэрэг шүү дээ. Цэцэн тойны аймгийн Дорж чулуун гэдэг нэг полимик Дорж чулуун гэдэг нэг тийм өндөр том хөхөнтэй золдож хоёулаа. Тэгээ би таны ямар янзаар зодтолж байсан гэсэн чи мэдэхгүй ер нь хоёр их танкетэй хүн чинь Монголын бохмол гэлж байгаа юм шиг бол тэгээ хоёулаа сүүлдээ яах улайж байгаа там хэлж байгаа тэгээ салж байсан. Таныг харж байсан их сайхан зантай. Тэрхэнчээ Найдангуй. Тэгээ тэр зодтолтой хаан зодтолтой яагаад зодтолт юм бол ерөөсөө тэмцээн маягтай зодтолт юм уу? Тэгээ тэмцээн маягтай зодтолт юм да. Хаан зодтолт энэ зүүн хүрээнд. Зүүн хүрээ гэдэг чинь одоо хүрээ 30 аймаг зүүн хүрээнд байсан шүү. Тэр 30 аймгийн тэгэхээр онд одоо Чогчин гэж Батцагаан гэдэг нэг өргөө байсан. Тэрний үднийг том талбайтай тань дээр золдож тэгж ухаан харсан би. олон хүн цуглдсан. Олон хүн цугаараа тойрчсон. Дээд хэдийн мянган Чогчингийн хүүхэд тойрчсон. Сонирхоо залуус бол бид дандаа хүүхэд болдог байсан шүү. Сонирхоо тэгж байсан. Сайхан тийм сайхан зантай хүн байсан. Тийм л юм да. Одоо юм ярих юу. Тэгээ одоо зодтолтой ямар маягтай яад юм бид нар ч одоо ерөөсөө үзэг болохоор сайн мэдсэн. Хувцс нь ямар хувцастай фоксер хуянз лам дээлтэй одоо ийм л дээлтэй. Орхимжаа авчихаа бүсэлж хадгийг. орхимжаа бүстэй. Тийм малгайгаа авчихдаг юм за тагиж байгаа зодтолдог юм да. Нударгаа шамалж байгаа. Яаж яах вэ? Хойш ингээд нударгаа ингээд шамалдаг. Мэйлээ хойш шамалдаг шүү. Бүр хойш шамалдаг. Тийм хойш тохоо. Нударгаа ингэж чихэж байгаа гэдэг юм шүү. За тийм ээ цаашин шамлаад тэгээд л нэг хайш жогомда фохлцэлж л угаараа хаан голдуу зөхгүй. тэгээд хаан зохидг нэг дороо тамхилж хэдгээ нэг жоохон цусгархлаар л одоо тэгээд дийсэн болдог юм да. Тэр хүн шиг тийм өшөө юмар тэгдэггүй. Ер нь өшгөлдөгчгүй дөрвөн мөчөөрөө л одоо золдож байгаа. Ер нь ихээхэн хүчтэй хэн шаах юм бол ер нь нүүр зарим нэг нь бол мэддэхгүй ч болчоор мэдэх хөөхөлөг болох ч тэр байдгийг шүү. Тийм л байдгийг. За тийм л байт юм да. Тэгээд тэр үед лам нарыг ингээд зодоонч энэ бол сайн зодоонч ламаа, сайн зодоонч хөө ингээд ингэж ярихад муугар хүмүүс боддог байв уу? Энэ чарын сайн хүн одоо манай боксчдыг хүнддэг шиг цагтаа ер нь
бахуур болсон юм шиг тэр аймгийн тэр гэдэл одоо барилддаг солтой хөшиг л байдаг юм да. Хүндэтгэл. Ер нь айн ичин биднүүд чинь тэргоо явж байгаа ер нь айгүй алгадчих үе гэсэн маягтай ийм л дэглээд ер нь цайл юм байсан юм да. Одоо шүүдэг барьдаг. За чи зөв чи буруу гэж ингэ шүүдэг барьдаг хүн байх уу? Тойрч суулсал одоо боллоо гэдэл одоо ихээхэн хэтрүүд одоо цаад хүн голгүй болно шүү. Тэгээ таныг тэр хоёр хүний зодоныг харж байгаад хэн дийлээд нөгөөдхийг намраас цус харав. За хоёулаа ер нь тэмцсэн шахуу болов гэж санддаг юм би. Хоёулаа хөлөөрчихсөн нэлээд хэдний илсэн шүү. Тэгээд нэг том хуурга гаргаад хоёулаа инээгээ тамхилаад л тэгээ хоёулаа шал. Тэгээд ер нь тэгдэг юм аа. Дэлхий дэлгэнж дэлэнд мал самссан энэ сайхан зун цагт Монгол хүний найр наадам захаас аваад үргэлжилнэ. Найр наадам ихтэй монголчууд одоо урчилж нэг хайхтар дэглэж бэлтгээд байх юм байхгүй. Ердөө суусан газрынхаа мод чуулгаар шултгаа тоглолч. Тэр тоглоом нь болохоор дэлхийд тосгүй сонин сайхан тоглоомч үүсгэж чаднаа. Тэрний нэгийг одоо бид энэ баярын өдрийн дөрвөн бэрх нэвтрүүлгээр үзэгч та бүхэнд сонирхуулах гэж байна. Юу гэхээр одоо миний гарт байгаа энэ өхөрийн сэрийг хараад бол ихэнх үзэгчид мэдж байгаа. Сэрээр яаж тоглодог вүлээ гэдгийг. Сэр хугшаанаа. За мөн хоньны дал байна. Хоньны далыг цуу завчин, бяцаатган, толгойг нь тас хазна. Ийм тэмцээнүүдийг одоо манай залуучууд та бүхэнд үзүүлэх гэж байна. Тэгэхээр ингэж тоглоно гэдэг бол энд орсож байгаа залуучуудын хуруу гарын бяр чадал, бяд тэнхэг үзэхээс гадна ерөөсөө одоо мал сүрэг маань хэр зэрэг хүчтэй тэнхээтэй орж вэ, ногоонд хэр зэрэг садж вэ гэдгийг бас тэр айлын мал сүргийг таньж мэдчих ийм талтай ийм тоглоом байгаа. Одоо ингээд та бүхний өмнө энэ дал цавчих сэр шах наадам үзүүлье. За ингээд залуучууд босч ирээд баг багаас нэг залуучууд гарч ирнэ. Сэрийг бол 3 удаа шаана, далыг 1 удаа цавчиж, 1 удаа атгаж, 1 удаа тас хазна. Ийм л боцоотой үзэн тийм ээ. За залуучууд яваад ирээрэй. Үдвэлэн тийм ээ. За ихний хүн босоод ирнэ. За. За энэ багхан малын дал байна. Далыг ердөө ингэж барьж байгаад хоёр хуруугаараа ингэж нэг цохоод ингээд бүр сэтлээд тэгээд энийг бяцаатгаад толгойг нь тас хазна гэж байна шүү дээ тийм ээ. Яг хөдөлгөөнүүдэд хүнд харуулахын тулд айжуухан хийгээрэй. Нэг цохоод дээш нь бичээд бацхтаа хөдөлгөөнтэй ингэж харуулад тэгжээ шүүн шүү дээ тийм ээ. За шинэ засаж байна. Хондоо аймгийн Болдоотор. Тэгэхээр энэ дал завчиж байгаа наадам бол зүгээр бас нэг нарийн цэнгийн одоо орчин үеийн залуучуудын гуанзанд ороод нэг халбар сэрэ мушкад байдагтай адилгүй юм аа. Энэ бол наадмаас гадна ерөөсө хүний энэ гар хурууны бяд чадал. Ердөө ганц хуруу энэ чинь 4 хуруугаараа нойтон газар шаагаад хөрсөний онгилоод ирдэгтэй адилхан хурууны бяд чадлыг шалгаж байгаа хэрэг. Тэгээ дээр нь энэ одоо түрүүч энэ найдангой шүдээрээ шуудаа гурил 100-аа явж ирснийг харуулсан. Эр хүний шүд гэдэг, Монгол хүний шүд гэдэг ямар одоо айхтар гайхамшигтай сайхан байсан юм бэ гэдгийг үзүүлэх, биенээсээ өрсөлдөх. Тэгээ ингэж өрсөлдөж гарсныхаа үндсэн дээр энэ Монгол нудрагалцах наадаан гэдэг энэ чи бас нэг талаараа мөн л одоо бэлтгэл бол. Энэ бол одоо далны толгой тасаацна гэдэг бол ер нь мохоноос наахнаар шүттэй байна гэж наадмаар хэлчихэд бол одоо буруутахааргүй. Ийм аймгийн сумья. Үзэгч та бүхнээс үзэж байгаа залуучууд дундаас ялангуяа өнөөдөр найр наадмын өдөр бас хонь малын мах шил элбэг байгаа байлгүй. Ингээд нэг далыг цуу зохиод бяцаатгаад толгойг нь тасаацах гээд бас туршаад үзэхэд гин байхгүй. Тэгтээ шүдэж яахан болгоомжтой байхад илүүдэхгүй. Мангай аймгийн дээр зэгч.
Давгай аймгийн Давгсэр. Яагаад тийм. Бандит аймгийн Баясгалаа. Лакаич. Сан. Иша! Чи. О. Өглөөд аймгийн нэмд орч. За ингээд сээр хугашаах тэмцээн эхэлж байна. Сээр шаах гэдгийг зарим газар сээр чичих гэж хэлдэг. Тэгэхээр энэ орчин үеийн спортоор хичээлж байгаа залуучууд өчнөө давхар той пуу хийгээд чулуунуудыг ч одоо нүцгэн гараараа тас зөхийн тас зөхиод хуг зөхийн хуг зөхдөг улсууд сээрийг ч одоо юу байх вэ гэж одоо бас бодож болохгүй. Сээр гэдэг чинь бол бас дотроо шимтэй. Одоо ялангуяа энэ залуугийн барьж байгаа сээр бол түүхий сээр байгаа. Сайн мөлжөөч байгаа. Тэгээ ийм сээрийг хугашаана гэдэг бол бас их эв шаарддаг. Ерөөсөө бүх юмыг бяр хүчээр тэнхээгээр явна гэдэг бол ерөөсөө худлаа байдаг. Аливаа юмны хийг нь тааруулж хүчийг одоо дагуулна гэж нэг айхтар юм бий. Тэгэхээр энэ сээр шаана гэдэг бол монголчуудын уламжлалтай сайхан тоглоом. Ялангуяа найр наадамтай өдөр бол айлын одоо үнэнд одоо ялангуяа баруун уртлынх нь үнэнд одоо нэг илгэн ууттай мөнгө байх. Тэрний дор газар нойтон газар одоо энэ сээрэ булчихсан байх. Орж гарсан залуучууд одоо бас тэр бооцооных нь хүүдийн рүү хэдэн төгрөг хийчээд сээрийн ганц хоёр цохиж ирбэраа шалгадаг. Тэр айлын одоо гайгүй нас залуу бүсгүй охтууд байх юм бол бас нэг эр хүн болсныгаа харуулж болвол одоо тэр богцтой хүүдийтэй мөнгөний авчих санаатай. Ийм тоглоом Монголын ер нь нутаг орны хаасаагүй дэлгэрсэн тоглоомын нэг л дээ энэ бол. Тэгтэл эн чинь нэг талаараа тоглоом наадам ийм сайхан нарийн наадам болоод явдаг. Нөгөө талаараа биеийн хүчний бас одоо дасгал сургууль болоод явдаг. Ийм л хоёр талтай наадмууд байгаа юм Монгол наадам гэдэг бол. Энгээрээ баялаг сайхан. За энэ ихний хоёр залуу улс эрийг сайхан хийгийн тааруулаад эвтэй сайхан угшааж байна. Вангай аймгийн юм даа. Сэрийг бол энэ удаагийн тэмцээнд ерөөсө 3 удаа одоо жичих ийм болцолтой байгаа. 3 удаа зохиод л барахгүй бол тэгээс уу. Тэгэхээр би түрүүс энэ бол одоо орчин спортын бас л нэг төрлөөр дагнан хичээлж байгаа сайн залуучууд байна. Энэ залуугаар хондоо 3 4 давхар тойпо юм уу томоохон чулуун энтрийг нүцгэн гараараа бут зохиод хаг зохиодох гэвэл энэ чадна. Гэхдээ энэ сэр гэдэг дээр чинь Монгол ардын бас нэг ухаан байна. Энэ дээр хийг энэ тааруулна гэж нэг ухаан байна. Аргыг олно гэж нэг ухаан байна. Энэгээрээ Монгол наадам бас онцлог сайхан. Өнөөдөр нэвтрүүлгийг үзээ сууж байгаа залуучууд дундаас одоо баяр наадмын өдөр бас мөн л өхөр гаргасан айл антим байхгүй гэж яаж байх вэ?
эндээс мөнгөний сэрийг ингэж урьж байгаад хууцах гээд үзэх хэрэгтэй. Ингээд үзээж сайн чадчих юм бол манай нэвтрүүлэгт бас оролцохоор ингэж ярьж хөөрч болно. За тэгэхээр манай нэвтрүүлэгт Монгол улс далай дайн дархан аварга мөн хөтгөө оролцож байна. Тэгэхээр мөн хөтгөө манай энэ одоо баярын нэвтрүүлгийн энэ найдангуй одоо үе зайгүй найз явсан хүн байна. Түлээ тэгэл яг тач шиднэ гэдэг хоолой ичгээл хамрынхаа тамхиг татал тэгэл бөхөө яриасан. Тэрэн дотор тангадгүй найдангуй хоёр хоорондоо л ярина. Тэгэд босдууд нь яг өнөө бөхөө нэг ярихгүй номоо л ярьцгаагаал энэ сах болсууд байсан. Найдангуй одоо энэ их тэнхээтэй айхтар ийм авсгаатай сэргэлэн хүн байсан. Барилдуул ер нь хэр зэрэг байх байсан бол та ер нь шинждэг. Ер нь тэгээ бас найдангуй зөвхөн зодоончоор нь бөхөөрөлдгөр нь ярмааргүй юм шиг санагдаад байгаа. Бас бөхөөрөлдгөр ер нь хэр зэрэг гоо тэр одоо ерөөсө биений том нэгдүгээр том бийтэй. Хоёрдугаарт өөргөн. Тийм настай мөртлөө одоо хинкийчгээд нэг цаанаа нэг хүний чинь их айхтар том бол их айхтар шүү дээ. Хинкийчээд энэ чинь нэг л цаанаа эвгүй юм гээд одоо хоона хоёр мөрөн чигсаа аваачаад нэг жоохон гээд нэг л цаанаа нэг хэрдийчгээд одоо хад дотор одоо майхан байх юм бол шувуун ч юм уу юун ч юм уу тийм ёнтчоод байгаа шиг. Тэгээд өвгөн бас морь айхтар мэддэг хүн байсан юм аа. Энэ морин тойруулах дээр үед нэг морь уралж ийсэн. Тэгээд тэр бол 3 төгрөг 5 төгрөгөөр аваачиж бооцоо тавьж уралдана. Хэзээний танил очсон манай хүн 3 төгрөг байсан уу 5 төгрөг байсан уу бүүм мэд. Тэгээд манай их сургуулийн нэг манай бүхэн холбооны шоорлох дарга нарийн бичгийн дарга байсан юм да. Буурал шарвны буугаад нэг орос авгаатай нэг тийм хүн байсан л да. Тэр хоёр хэзээний очсон хурдан морь загцсан. Ой шарвны юм баа гэл нөгөөх нь найдангуй найшир хөгээд тэгэл тэр хоёр одоо тэр хоёр нэг айргийн тав дотор бол хоёулаа таагаад байдаг гэсэн байсан. Тэгэхээр л бас нэг 5 заасаа ч юм уу 3 заасаа хожоод байдаг байсан баха. Би тэнд бол 2 3 очиж тэгж л өгөлж байсан хүн бага. Тэгэхээр л 93 юу би зүгээр ном сум харахын үл мэдэхгүй юм. Ямар ч л байсан 93 наадмын зүгээр нэг 90 ялдраа гайхуулсан тэр нэг хүний тэнхэл идэрэнд үлдсэн хүн гэж байна. Тэг сайхан. Тэг өнгөрхөөс нь өмнө л ихэд л одоо надтай шин шатартай болох чинь. Тэгэхэд би энэ жоохон насагцсан. Тэг чин намайг бол ямар ч байсан 3 тоглоход нэг шоглцоход байна шүү. Тэг шоглцоод тэгээд нэгсэн чинь уул нь бол голд намайг хоёр шоглцоход байдгийг. Тэгээд заримдаа тэнцсэн. Тэнцэхлээр чи ингэх байсан гэж битэр чи бас булхай цэлцэх өгөхтэй хоёулаа үзнэ тэгээд намайг бол миний маавраг гэдэг. Тэгээд намайг бол бараг л зүйл яг өөртөөгөө адилхан үеийн хүн шиг л ингэж боддог тийм өвгөн байсан юм аа. Тэгэхээр энэ та ер нь төгсгөлн зөөр би ганцх юм асуу энэ нударгалцаан гэж байна. Нударгалцах наадаан гэд. Тий. Энэ одоо ер нь хуучин цагт нэг сайхан ингээд нударгалцдаг байж шүү дээ. Тэгэж. Тэгээ энэ маань одоо ингээд нэг хэсэг тасарчээ. Тэгсэн. Энэний сүүлийн отон хүн юм тэгээ бид нар энэ нэвтрүүлгийг тэр энэ найдангуан гэгээн дурсгал зориулж энэ хүний нэрмжит болгож хийж байгаа юм л да. Одоо энэ орчин үеийн залуучууд нударгалцах наадаа Монгол наадаа гэж ямар юм байсан бэ гэдгийг энэ талаар хийж байгаа. Энийг ер нь та юу гэж үздэг юм бэ? Би нэг бол яг нэг зүгээр хамраараа цус гаргах боллоо гэл төрөний улсууч зөндөөл юм яриад байх шиг байгаа юм. Одоо энэ улсууч нь утгал цөгүүлдэх хоёр нэмэгдсэн шиг байгаа. Тэгээ тэр улс үеийн улсууд ингэж заавал хойш нэгэд нударгаа гахтай зарагч яг энэ махан бодороо эр махан бодороо энэ вимийн хар энэ л одоо яг ёстой юм. Тэгэхээр бидний аль нь тэнхээтэй байна уу?
аль нь шуутай байна уу гэдгийг харуулж байсан яг цэвэр одоо их сайхан тийм нэг Монголын ирвэр чадлын юм шиг байгаа юм. Би гэж би тэгж үздэг юм. Тэгэхээр чин заавал энэ чин хойш нь хамцыгаа шамлна гэдэг чин миний гарт юу ч байхгүй. Хоёр гарт юу ч байхгүй. Одоо хооны одоо зарим нь одоо чулуу барьж эндээ зогтох ч юм уу, янз бүрийн барь зогтох ч юм уу, янз бүрийн харагдаж годох шүүгч барьсан байдаг юм. Тэгвэл ерөөсөө энэ улаан өцөг энэ улаан шуугаараа юм шүү гэдгийг л яг ингэж харуулна гэдэг чин тэр чин хүндүүлнэх юу гэмтэл учруудаа даах юм алга. Тэр үедээ манайдаа бол ухаан үндсэндээ яг энэ орчин үеийн спортын нэг төрөл юм да. Одоо ухаан бокс л доо. Тэр л одоо гээд үүсч байсан ч юм уу. Одооны манайхны одоо энэ одоо шинэ төрлийн одоо токондо үүшүү. Тэгээ тэр энэ тоглолтууд чинь бол тэр үеийнхээ улсуудын хөдөлгөөний эвсэл одоо нааш цаашаа хөдлөх одоо хүний нэг ур чадвар гэсэн үг юм да хөдөлгөөний. Тэр нь хөгжих тусмал хүн бүгдийг одоо авьяастай тал бүрийн хүн чинь одоо ухаан штэ одоо ухаан барилдаг хүн ч гэсэн ганцхан талдаа л мэгтэй штэ. Тэгэх юм бол ерөөсөө ингээд ганцхан талтай мэгтэй хүн бол ганцхан тал руугаа. Тэгвэл энэ нь бол болохоор штэ тал бол аргашаач дөрвөн тал руугаа л гэсэн. Тий. Тэгэхээр тэр бол бас тухайн үеийн тэр хүний бас л тал бүрийн тэр авьяасыг л шалгасан юм шиг байгаамаа. 차려! 아이고! 끝나! 앞으로! 그리고 준비! 시작! 아차! Найдангуй наадам буюу баярын дөрвөн бэрх ингээд өндөрлөж байна. Нударгалцаан, өгөлдөөн, чичилдээн, сээржиж, чөмөг таш, 9 гүзээний сүлжээ. Ингээд тоочод бол бархан аргагүй олон төрөлтэй, өчнөөн аргатай Монгол ардын эрбэр эрэмгийн зоргийн нэгэн нааданы тухай баяр наадмын өнөдөр үзэгч танд зэрвсгэн зүйллээ. Монголчууд та бид чинь юмтай улсаа. Юмтайдаа бүр бахархмаар гайхуулмаар өвтө улбаатай ард түмэн. Тэр дундаа ирчүүдийнхэн зохин өдөө зориг нь чангалаа. Тэдний нэгэн нэвтрүүлгээ нэрмжт болгон явуулсан Даштандарлан аймгийн хар хэмээх найдан гсэн болно. Хойч үеийн нэвтрүүлэг бэлтгэлсэн залуус бас байна. Ганц монголчууд бид биш, ерөөс ертөнц дахнаараа нударгалцах нааданыг хүчтэй зоригтой ирсийн гоо сайхны наадам гэж нэрлэж ирсэн. Аль бүр эртний Сократ, Платон, Аристотель бүгд л тэр. Нударган зодоноор яруу найрагчид, улс төрийн зүтгэлтүүд, зохиолчид хичээлдэг байсан. Их тооч Пифагор гихтэл Олимпийн наадамд орцож явсан гарамгай зодончоо гэвэл та юу гэх вэ? Ардын үлгэр туульст нударган наадаанчдын эвлэхийг зориг, эрбэр, үд чадал, нэмжин сэтгэл, үн шударга зан чанарыг магтан дуусаар ирсэн. Магтан дуулахдоо эрбэр эрэмгийн зоригтныг хүндлэн дээдлэхдөө. Өнөөдөр хөгшин залуу хөрвн ялахгүй Монгол хүмүүрийн магнай теннисэн өдрөө. Магнай тэнинэ гэхдээ торгон төрвж тосон думбаж тагнаа өгсөн дөмбөс бүтэн нэртэй улс орныхоо бүрэн эрхт иргэний хувьд улаан залаагаа намрууланхан магнай тэнийж байгаа өдрөө. Энэ өдөр танай гэрт улс Монголон гэсэн халуун сэтгэл оргилонхон хүч чадал нь халиглан дэврэх болтугай. Эрхэм хүндэт наадамчтай. Өнөөдөр эх орны хаан сайгүй баярын магнай тэнгэр байгаа энэ өдөр та бүхний мэлмиг мэлаж явуулсан найдангуй наадам буюу дөрвөн бэрх нэвтрүүлгийг үүгээр өндөрлөж байна. Тэгэхээр Монгол дахь дэлхийн бие хамгаалах хурлын нэгдлээс манайтай хамтран бэлтгэсэн энэ нэвтрүүлгийн дүн байгарч шагнал урамшлаа гардаж авахд бэлэн болоод байна. Энэ нэвтрүүлгийн баяр шагналыг Нийс хотын өнөр хорооллын Баяннуур дэлгүүрийн хамт олон гаргасан. Энэ дэлгүүрийн хамт олон одоо энэ нэвтрүүлгийн төгсгөлдөр энэ хүрэлцэн ирээд эзэн одоо бус хүмүүс нь энэ шагнал байгаа гардуулж өгөхөд бэлэн болоод байна. Одоо ингээд та бүхний бид бүхний баярын мэлмиг лаасан энэ сайхан тэмцээнд оролцсон энэ идэр залуу настай эсгэлэн халуун биетэй энэ сайхан залуучуудад энэ дэлгүүрийн
энэ хамт олонны шагналыг гартуулъя. Тэргүүн байр хийгээд дэд байрууд эзэлсэн багийнхан хийгээд багийн ахлагчдыг шагнал авахыг урьж байна. 36 богоор тэргүүн байр эзэлсэн Өрлүүд багийн хамт олныг урьж байна. Хүндэт наадамчтай юуны өмнө өнөөдөр ардын өмсөлийн 72 жилийн гойн баярын мэндийг та бүхэн төргийе. Өнөр хорооллын баян нурд дүүрийн хамт олон өнөөдрийн энэ тэмцээнд тэргүүн байрлсан Өрлүүд, Амдууд, Дашнарлан багийн хамт олон бидгээ гардуулах гэж та бүхэн дамжуулъя. Ингээд энэ багийн хамт олон нийт Монголын ард түмэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ирээ. Одоо манай шагналыг манай дүүрийн орлогч захирал Дэмбэрл ням тэргүүн байрын шагналыг удаах байрын шагналыг манай мэрэгчлэн Бадан цэцэг баригатын дарга цэрэн багмнаар гардуулах гэж байна. А 28 оноогоор амуу үзүүлсэн Амдуу багийнхныг урьж байна. За тэр ирээд батаршгэ. За удаах байрыг 21 оноогоор Дашнарлан аймаг эзэллээ. Одоо хантай одоо Газар болгочих. Надад төрүүлсэн одоо Дашнарлан аймгийн Бямбаг тас компаниас одоо 20 мянган төгрөгөөр шагнасныг одоо гардуулъя. Дараа одоо улам их надад сайн наадамчин болоорой.